Өнөөдөр хэдүүлээ Monopoly board game-ээс гарч ирдэг Gold Pack, Panini Prism, FIFA World Cup карта нээцгээе. За ерөнхийдөө энэ дотор юу байдаг вэ гэхээр 3 gold card бол яг баталгаатай байгаа. Үлдсэн нэг нь энгийн base card юм уу эсвэл head trick гэд бүр илүү үнэтэй карт байх хэвээр. Тэр хэдүүлээ бол зорилго бол head trick card-ыг олох зорилго. Угаасаа энэ карт маань л өөрийгөө үнэтэй карт. Дотор нь байгаа gold card-ууд бол бүгд цуглуулах хэмжээний тийм картууд байгаа. За эхнээс нь үзье. Хамгийн гол нь дээрээс нь бас хэдүүлээ Messi, Maradona, Pelé, Mbappé or Yamal нарын хүмүүсийг олол илүү үнцэнтэй дараа нь хадгалсан чинь байж байгаа энэ дараа ард нь гараад ирсэн шүү. Hat-trick. Энэ харж байна. Өнгө нөр угаз эдгээр бол жирийн бол биш. Эдгээр бүгд gold бол угаасаа gold ice гэд ховор карт. Гэхдээ сая энэний ард нь бүр. За энэ бол hat-trick гэдэг нэртэй карт. Бүр илүү үнэтэй. Саяхан Мессигийн hat-trick карт олгодоод eBay дээр $40,000 тавигдсан байгаа. 40 илүү дөрв билүү андуурч чинь. За ямар ч энэ хоёр айлныг нь тавигдсан байсан. Тэгэхээр за юу цэглээд ихнээ гарчээ. Alfonso Davies. За. Okay, Vinny Jr. болж байна. Alfonso Davies гэжтэй. Vinny Jr. болж байна. Хэмбэ. Luis Suarez. За болж байна. За энэ арихыгаа улсын нарийн хаанах вэ? Нидерланд гин. За Нидерландаас хэн байж болох вэ? Van Persie-ийг харагдадсан да. Окей. Ruud Gullit. За болж байна. Ямар ч үсэн эхнийхээ hat-trick картыг шууд эхнийхээ картаар оллоо. Ruud Gullit Нидерландын хөтлөгч. За nice болж байна. Энэ карт маань ховор карт учраас шууд sleeve-ндээ хийн. Ер нь бол манай жирийн энэ gold картууд гэсэн ховор картууд. Гэтэ энэ маань бүр илүү үнцэнтэй гэсэн үг. За ингээд давхар гэрэн дотор нэгээд за болж шүү. Дөнгөж ихнийхаараа нэг hat-trick карт гараад ирлээ. Нидерландын Ruud Gullit. Nice. За ингээд тавьчих. За энэ тавьчих. За дараах. За. Окей, Guzman, Канад. За дахиад шуналтаа тамийн харыг харж үзэх үү. Мөнгөлөг болоод эхэлсэн. Мөнгөлөг. За. Тэгэхээр энгийн карт гэсэн үг. Base card. За ямар ч үсэн ихний gold card маань. Guzman. Ийшин тавина. Donovan. Landon Donovan-ы gold card. За энэ болохоор Испани Бомати. За мэдээж сүүлийнх нь зүгээр энгийн base card гарч ирж байна. За дахиад дараах. За дахиад нэг hat-trick. Messi hat-trick л болчихлоо та. Болох гэдэг шүү дээ. Түлээ. За бас нэг энэ Англи хог Америк хон Cindy. За арих. За base card шүү байна. За Cindy ийшин чи. JJ Okocha.
Oh, Roberto Carlos за болж байна. За Карлосыг энэ дэшин тавина шүү. За дахиад нэг base card. Insert card гэж ярьдаг. За илүү. За Ривалдо гарч ирж байна. За бид төлөж Роберто Карлос, Ривалдо одоо ер нь Роналдо, Пеле хоёр Вини гараад ирсэн байгаа шүү дээ. Вини, Карлос, одоо Пеле, Неймар, Кака, Роналдо энэ гараад ирэл болж байна. Чеса. За чи Марквес. Да тэгээд Пауло Мальдинигийн ингийн base card гарч ирж байна. Жаалаа. За Patrick Kluivert Нидерландын тоглогч. Bernardo Silva Португал нарийнх ингийн байна харилцсан байна. За. Ямал. За энэ болж шүү. Ламин Ямал. Ямалын ер нь ямар ч карт ер нь илүү үнд хүрж байгаа үед. Гэхдээ энэ угаасаа gold карт болохоор ер нь бол хадгалаад скол солилцоонд ороход бол үнд хүрэх карт. Ялангуяа Ямалын бол. Дэвна. За энэ hat-trick хайж тавьчих. Дахиад hat-trick guys. Oh my god. Look at it. Энэ араа дээдл нэг ийм хар байсан болохоор ингээ мэддэхгүй байсан байгаа хөөе. Тэг ингээ харсан чи hat-trick card. Гэхдээ эмхтэй хөлбөмб өгчих. Америкийн София Вилсон. Бас нэг hat-trick card. Окей, болж шүү. Араа hat-trick card. Хөнгө тэгээ цаанаа энэ дүрсэн арай өөр. За болж байна. Окей. Хоёр дахь hat-trick card-а гаргалаа. Одоо хэдүүлээ өөр тоглогчтой legend тоглогчтой hat-trick card гаргаж ирмээр байна. За ямар ч үс ихнийх дайжгүй шүү. Хоёр hat-trick card болчихлоо шүү дээ. За. Александр Неста түрүүн гаргаж ирлээ. Ард нь юм байна. За энэ бол ялчгүй base card байна. Ингийн карт байна арга. Александр Неста. Чи. Манай Müller. Thomas Müller. Окей, болж байна. Müller-ийг ишин тавина. Alphonso Davies ээжүүд. Del Piero. За ишээ хамт Неста тавьчих. Raúl Jiménez Mexico. Base card. Check it. Let's go. Yeah. Carlos Vela. Gold card. За түрүүн чи ийм байж байгаад эмхтэй hat-trick-ийн карт гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр доотлыг харъя. За хажуу талаас нь харъя. За энэ бол base card юм шиг байна да. За тийм байна. Ингийн карт байна. За Carlos Vela. Mexican Donation чи. За Christian Sinclair Canadian Nation TV. Gerard Piqué. За Piqué бас гоё карт гарч ирлээ. Spain Yamal Yard. За ямар ч байсан нийт 10 карт байсан. 7-ыг задлахад 2 hat-trick карттай. Одоогийн байдлаар явж шүү.
За дахиад Trinity Rodman за Америкийн шгшээ багийн тоглогч байна. Шинтэмнэ. Emery Франц гэснээс Зидан гарч ирээгүй юм биш те. Мбаппе. За Францыг түр шин Германы ээжтэй. Оо, Матеус болж байна. Сүүлийн карт юу? За энэ ингийн карт авчих байна. Bebeto base card. За үлдсэн хоёроос дахиад hat-trick карт гарч ирэх нь. Дахиад тим ямдаа байх нь. Wayne Rooney за болж чинь Rooney-гийн карт юусоо олдохгүйсэн. Wayne Rooney gold card болж байна. Манай Англи хаана? Where's England? За Англи харагдахгүй байна. За Англиг шít. За Van Basten. Окей. Нөгөө карт шүү дээ. Van Basten. Окей, Franz Beckenbauer. За энэ чинь жинхэнэ леженд ороод ирлээ шоос. За арих нь юу вэ? За ингийн карт байна. McCarthy. За Franz Beckenbauer. Окей, болж байна. За сүүлэх guys. The last pack. Дахиад нэг hat-trick байх уу? What we need hat-trick card. За Хэд Силва. Түрүүн Силва гарч ирсэн санагдаад байна. Яп. Силва 2 боллоо. За нарийнх нь base card байна уу бас. Окей. За Силва. Ахад Ямал болж байна. Ямал гарч ирээд илүү сайн. Lamine Yamal. За сүүлийнх нь бол эмэгтэй шгшээ багийн тамирчин байх шиг байна. Sophia Wilson Америк. Зя болж шүү. За өнөөдрийн амжилттай guys 2 hat-trick card гарч ирлээ. Нэг нь Ruud Gullit, нөгөөх нь Sophia Wilson. 2 hat-trick card. Тэгээд мэдээж дээрэс нь угаасаа энэ pack маань golden pack байсан учраас энд гарч ирсэн бүх gold картнууд бол бүгд ер нь бол өөр нэгэн үнцэнтэй картууд байгаа юм. Especially Yamal гэдэг залуугийн 2-2 гараар гарч ирлээ. Тийм учраас эдрийгээ сайн хадгална. Дээрэс нь бас сайхан домог тоглогч нар гарч ирсэн. Franz Beckenbauer байна. Өөр энэ Del Piero гарч ирсэн. Өөр Португал, Нидерландаас ч бас 2 ирсэн шүү дээ. Marco van Basten. Тэгээ Patrick Kluivert гэд сайхан лежендүүдийнх бас гарч ирлээ. Эдрийгээ бүгднийг одоо sleeve-дэд хадгална да. Мэдээж Rivaldo, Roberto Carlos 2 бас гарч ирсэн. Энэ хоёрыг бас хадгалчихна. Тэгээд цаг нь болохоор зарах үгүйгээ шийдэндээ. За ямар ч юм өнөөдөр яндаатай байлаа guys. 10 pack, 10 special gold Monopoly card задлсан. Тэрнээс 2 шихэг hat-trick карт гарч ирлээ. Окей. За. Ямар ч юм хаосангүй гоё байлаа. Тэгээд дээрэс нь guys энэ MMA UFC-ийн картыг өмнөх бичлэгэн дээр би задлсан байгаа. Тэгээд хэдүүлээ subscribe маань 5000 хүрсэн хойно би нэг хүнийг рандомаар сонгоод энэ UFC MMA карта биелүүлэх болно. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ бөөнөрөө лайка дараад саба хийгээд комент үлдээгээрэй заяа. Тэгээд хэдүүлээ 5000 subscribe хүрснийхаа дараа би рандомаар нэг хүнийг сонгоод энийг биелүүлэх болно. За хамт байсан сонирхсан хүмүүстээ баярлалаа. Дараагаараа уулзъя.